За та бүхэндээ 5 сарын хаврын цэцгээр мэдлэгээ төвшүүлээд энэ аюу хөөрхөн дорой болцоотай. Тэгэд ингээ хавар цэцгэлдэг. Нэг ишнээс юм олон зүрх гардаг. Гоё олон настын цэцэг. За тэгээд би одоо та бүхэнтэйгээ цог одоо өвлийнхаа цэцэгний үрийг авъя цөмөрөө. За энэ Христ роз байна. Энэ үр нь гарчихсан. Өвөл 12 сард цаснаар ерөөсө цасан дээр ингэ цэцгэлдэг цэцэг. 12 сард цэцгэлээд тэгээд ингэ мөнх ногооноор гоё юм цагаан сарнаа гардаг. Тийм гоё цэцэг байна. За би энэний үрийг ингээд авцсан. Би ерөөсө энэ олон нас цэцэгний үрийг урд нь бол ерөөсө авч байгаагүй. Тэгэд одоо ингээд аваад туршиж үзье гэж бодож байна. Тэгээ Монголд ургуулах санаатай. За энэ өвөлд бас цэцгэлтэй юм бол юм гоё чирэнтэй ягаан цэцэг гардаг. Энийхээ үрийг бас сайн авчлаа. За энэ бас өвөл цэцгэлдэг. Хавар намар бас цэцгэлнэ энэ. Тэгээд 100 л цэцгэлэхгүй юм байна да. Тэгээд би энэнийхээ үрийг бас авчлаа. Энэ 2 сард миний төрсөд рүү цэцгэлж ирсэн. Би энийг 3 сард бичлэг хийж бас оруулж ирсэн тэр. За энийг бас одоо ингээд мөчрөөр нь тайраад шоронч шигдэх юм бол энэ бас мөчрөөр үндэслдэг айгуу гоё энэ цэцэг. Тэгээ би өрөөнд авчлаа. За та бүхэн бас туршаарай. За энэ хатцсан байгаа энэ болохоор өвөл цэцгэлдэг. Гоё цэцэг байгаа. Цагаан жижиг. Цагаан цэцэг хараа энэ үр нь ингээ гараад ирсэн байна. Би тэгээд одоо үрийг авч байна. Энийг би ерөөсөө үрийг авч үзээгүй л дээ. Одоо л ер нь цэцгийнхаа үрийг тэр болгон цэцгийнхаа үрийг авч байгаагүй. Одоо харин туршиж үзье гэж бодож байна. Энэ болохоор энэ дорой болцоотой байхгүй юу? Болцоонуудыг авсан би өөр газар тарих. Гадны газар аяг төрөд их ургаад ирсэн болохоор нь авсан байгаа. Шнек глокон гэдэг энэ цасан дээр гардаг бүр цас. Өвөл цасаар цасан дээр ингээд ургацсан байдаг юм гоё цэцэг байгаа ш. За та бүхэнд амжилт хүсье.